байна уу хүүхдүүд? Өнөөдөр дүрслэх урлагийн хичээлээрээ төрөл бүрийн амьтад бүтээж тоглоцгоё. За өнөөдрийн маань хичээлд хэрэгтэй зүйлсэл цаас, цавуу, эсхий бал, хайч, харанда мөн дүрс зурх боломжтой таг, сав байж болно. За эдгээр зүйлсийг хүүхдүүдэд бэлтгэж бэлэн болгоорой. За хүүхдүүдээ та нар хичээлийн бэлтгэлийг хангасан уу? Хэрвээ хангасан бол одоо самбарт анхаарлаа хандуулъя. Багш нь самбарт ямар дүрс зурж байгааг сайтар анхаарч хараарай. За яг нэг дүрс зурчи. За ямар дүрс зурсан бэ хүүхдүүдээ? За хамтдаа нэрлэе. Дуугүй, дөрвөлжин. За эдгээр дүрсийг ашиглаад бүгдээрээ ямар нэгэн амьтан бүтээж зуръя. За дэлхийн хоёр жигтэй дээр үсэрдэг тэр ямар амьтан бэ хүүхдүүдээ? За зүйтэй туулаа. За мяу дуутай мираж гэтэж явдаг тэр ямар амьтан бэ? Хов дуутай хонцлоо дээрээ дэгээтэй тэр ямар амьтан юм болоо? За бүгдээ эдгээр амьтдынхаа нүд ам хамрын өөрсдөө зуръя. Муурны маань ямар гэдэг вэ хүүхдүүдээ? Ашиглан ингээд төрөл бүрийн амьтан зурж болох нэ. Тэгвэл одоо бүгдээрээ энэ дүрсээ ашиглаад төрөл бүрийн амьтан бүтээж тоглоё. За хүүхдүүдээ саяны самбарт зурсан амьтдыг цаасан дээр зурж амьтан бүтээцгээе. За багш нь өнгийн цаас сонгож авъя. За эхлээд дугуй дүрс зурлаа. За муур зурхын тулд хоёр чихийг зурлаа. Муурныхаа нүдийг за та нар өөрсдийнхөө зурж болно шүү хүүхдүүдээ. За муурны маань толгой бэлэн боллоо. За энэ зурсан зургаа тойруулаад хайчлая. Зураасныхан дагуу хайчлаа шүү хүүхдүүдээ. Муурны маань толгойн хэсэг бэлэн боллоо. За энэ дээр муурандаа чимэглэл хийж болно.
муур маань алаг байж болох хөлөө. За багшийнх нь зурсан муур алаг муур байх нэ. За би хийхийн тулд дараагийнх нь өнгийн цаасыг авлаа. За 2 тэнцүү гурвалжин болгож нуглаарай хүүхдүүдээ. 2 тэнцүү гурвалжин болгож нуглаад голын зураасыг давуулаад нөгөө өнцгийг нуглана. За эсрэг талынх нь өнцгийг мөн зөрүүлээд нуглах хэрэгтэй байгаа. За тэгээд энэ ирэмгийг нь цавуудаж наанаа. Цавуудахтаа ирэмгийг дагуулж цавуудаа шүү хүүхдүүдээ. За ингээд сайн дараад өгөх хэрэгтэй. За ингээд амтных маань их биеийн бэлэн боллоо. За энэ хэсгийг нь тэнцвүүлсийгээд хайчлаа. За энэ дээр толгой их бие хоёрыг залгахын тулд их биений дээд хэсэгт цавууд өрхөөд мөрнийхээ толгойг наач. За энэ маань ингээд тогтно. Энийхээ сүүл хөлийг хийж үргэлжлүүлье. За цаасаа авлаа. За мөрний сүүл хөл хийхин тулд хуруугаа бас ашиглаж болно хүүхдүүдээ. Хуруугаа тавьжгаад зурж болох нэ. За ингээд зурсныхаа дараа тойруулаад хайчлана. Зураасныхаа дагуу хайчлануудыг анхаараарай. Зартлын 2 хөлийн ямарваа нэгэн хөдөлгөөнд оруулж болно шүү хүүхдүүдээ. Тэгэхээр хашнаач. Мөрний маань сүүл дээшээ байж болох уу? За дээш нь за энийг өөрснөө чимгэлж болно. Бид нар үлгэрийн баатраа бүтээж байгаа учраас хувц өмсөлсөн байгаа гэдэгт анхаараарай. За ингээд муур маань бэлэн боллоо хүүхдүүд. За дараагийн үлгэрийн баатраа дөрвөлжин дүрс ашиглаж зургийг шууд бодож ин багш нь. За дөрвөлжин дүрсээр бид нар самбарч юу зурсан бэлээ? Хоо зурсан тийм ээ. Та нарт нохой дижээдэг хүүхдүүд байгаа юу танаа гэрт? За багшны нэг алгын нохой болохын тулд өөрхөн бодоод өгье. За ингээд мөн дураасныхаа дагуу хайчлана. Дөрвөлжин дүрс ашиглаад
нохооны манд толгой бэлэн болох төгч байна. За. Нохооны манд толгой бэлэн боллоо хүүхдүүд. За их биеийг нь мөн заасаа гурвалжин болгож нугалаад за голын зураасаа давуулаад нэг өнцгийг. За эсрэг талын өнцгийг нь бас зөрүүлээд наах хэрэгтэй байгаа тийм ээ. За энэ дээр цавууга ирмэгтэн дүрхэж өгнө. За. За харж хараарай хүүхдүүд. За ингээд араагаа сайн дараад өгнө. За тэгээд энэ их биений манд хэсэг болж байна. За энийг багш нь юу хэлсэн бэ те? Тэмцүүлээ. Нааж өгнө. Хайчилж өгнө гэсэн. За ингээд тэмцүүлээ хайчилж өгнө. За тэгээд ингээд толгой хэсгээ наахын тулд их биений орой хэсэг цавуу төрөж өгнө. За мууртайгаа яриулахын хоорондоо харилцаж ярьж байгаа байдлыг хөөсөхийн тулд багш нь толгой хэсгийг дахин наалаа. За одоо сүүл хөлийг нь өөртөө бас хуруугаа ашиглаж зорж болно. Мөн шууд хайчилж болох нэ. Хүүхдүүдээ. За. Муур банахомаа бэлэн боллоо. За хүүхдүүдээ хичээл хэрэгэлсэн хэрэглэгдэхүүнүүдэд заавал хурааж тавьж байгаарай. За ингээд хийсэн амьтдаараа дүрд оруулан тоглож болно. За жишээ нь нохой дүүрхийг сонсож байна уу? Сонсож байна уу? Хоу 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 хоу. Муур дүүрхийг сонсож байна уу? Сонсож байна уу? Мяу 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 мяу. Энэ мэтэр үлгэр зохиож тоглож байна. За хүүхдүүдээ энэ аргыг ашиглаад төрөл бүрийн ингээ амьтад бүтээж, дуулж, бүжиглэж, ярьж, хөөрч, үлгэр зохиож тоглоорой. Анхаарал хандуулсан та нартай баярлалаа. Баяртай.